Кара гэдэг сармөгчин Рон гэдэг баг хоёр нэг их бороотой өдөр бие биенийхээ даашны гайхаж сууж гинэ. Кранд кэр ханиалган Ронго нь ваг чинь тэд бороонд норч хүйтэнд хөрч ядрахын зовлон бишгүүл гамсаж. Тэгээд хоёул маргааш модны холцоор дулаан байр гэж тохиролцжээ. Гэтэл маргааш нь нар гарч халуу шатахад Кра модны оройд гарч наран биеэ зүүрмөглөв. Ронг бас л наран яавар газар нулаад суугаад боссонгүй. Кра гинэт сонсон юм шиг модны орой дээрээс өсрөн бууж санаа алдав. Найз минь, би чинь ямар байна гэсэн Ронг би ч дангал да гэжээ. Тэгтэл гэрээ барих юм биш үү гэхэд заавал өнөөдөр гэдэг нь юу юм бэ? Маргааш барьчих нь үз амжин шүү дээ. Одоо ийм сайхан дулаахан байна гэв. Амарлангүй Кра нэрэж тиймдээ маргааш барьчихъя гэж боджээ. Тэгээд өдөржингөө нар харж бахархан суув. Гэтэл оройхон тийшээ бороо ороход мөнд модны нүмер бараадан хүйтэн чигэнд чихүүлсэж сарвагчин хэр ханиалгаж бахан ваагч суув.